Монгол Улсын батлан хамгаалах яам 2025 оныг эх оронч Монгол эксэргэлтийн жил болгон зарласандаа холбогдуулан эх оронч үзэл үндэсний бахархал эсэвчлэлийн уралдааныг зохион байгууллаа. Хоёр шатаагаар зохион байгуулагдсан тус уралдааны 1-р шатанд нийт 16 сургуулийн 92 сурагчийн материалыг хүлээн авч шүүгчдийн комисс дүнгээ гаргасан юм а. Эхний шатанд шалгарсан шилдэг 24 эссе илтгэлийг 2-р шатанд хилцүүлэн шилдэг сурагчдыг шалгарууллаа. Амжилттай зохион байгуулсан үйл ажиллагаанд нийтдээ 92 сурагчид эссе бичрээ илгээснээс өнөөдөр шилдэг 24 сурагчид илтгэлээ бичсэн эсэгээ илтгэл болгон танилцуул шүүгчдийн өмнө танилцууллаа. Тэгээ шилдэг 8 сурагчдаас шилдэг 5 сурагчдыг шалгаруулж од зохицбор сургуулийн 11-ийн 4 ангийн сурагч бие оюун төлхөр маань 21 аймаг 9 дүүргийн шилдэг 30 сурагчдын материалыг одоо ингэ явуулах нь. Тэгэхээр 2025 оны 6 сарын 8-ны өдөр энэ материалыг өгөх хүртэл Тархбол аймгийн бас тодорхой шүүх шатанд ажилласан хүмүүс мөн дэмжлэг үзүүлэн материалыг илгээнэ. Ингээд эрдэм мэдлэгийг цаашаа дэмжиж эх оронч үзэл төлөвшлийг сурчлан таниулж байгаа хэм бүхэн талархал илэрхийлээ. Ингээ хамтран зохион байгуулсан бүхэл байгууллагатаас талархал илэрхийлье. Тэргүүн байрыг од сургуулийн 11-ийн 4 ангийн сурагч оюун төлхөр, за дэд байранд од сургуулийн 10-ийн 4 ангийн сурагч хүсэл, 3-р байранд 16-р сургуулийн 11-ийн А ангийн сурагч Номин Гүнж, за 4-р байранд оюуны ирээдүйн сургуулийн 11-ийн 2 ангийн сурагч Жахва сайхан, 5-р байранд од сургуулийн 11-ийн 2 ангийн сурагч Мөнх цэцэг нар туцаас шалгарлаа. Эх оронч үзэл үндэсний бахархал гэдэг тэмцээнд ороод тэгээд эх оронч үзэл гэж яг юу юм бэ? Эх оронч үзэлтэй байх нь яг юунд хэрэгтэй юм бэ гэдэг талаар мэдээллийн илүүд дэвшлүүлсэн байгаа. Эх орон гэдэг нь бидний өдөр тутамдаа өглөө босоод харж байгаанаар ингээд гэрээсээ гараад мэдэрч байгаа салхины бүгд эх орны нэг хэсэг. Харин эх оронч үзэл гэдэг бол бидний гадаа хогоо хаяхгүй байх, цэвэр орчин, их дэлхийгээ хайрлах гэдэг ч юм уу. Тиймэрхүү жижиг зүйлсээс эх оронч үзэл бүгдээр илэрдэг байгаа. Эх орныхоо түүх соёлыг мэддэг байгаараа, эх оронч үзэлтэй байгаараа, их дэлхий, их нутгаа хайрлан хамгаалдаг байгаараа гэж уриалмаар байна. Илтгэлийн болон эстэний тэмцээнд ороод дид бэр эзэлчихсэн байна. Амар баяртай. За эссе бол илтгэлийн сэдэв маань болохоор эх оронч үзэл болон үндэсний бахархал гэдэг одоо сэдвийн хүрээнд явагдсан. Тэгээд одоо энэ хүү сэдвийн хүрээнд явагдаад одоо хүн шагнал байранд орсноор одоо яг ямар ашиг тустай юм бэ гэхээр эх орон гэдэг зүйл өөрөө яг ямар чухал юм, үндэсний бахархалтай байна гэдэг өөрөө ямар чухал юм бэ гэдгийг бол ойлгож авсан. Зарим шилдэг 8 сурагчийг шалгаруулахад од сургуулийн 11-ийн 3 ангийн сурагч Сүхэрдэн, Дархан Эмпати сургуулийн 11-ийн А ангийн сурагч Мишель, од сургуулийн 11-ийн 3 ангийн сурагч Баясгалан нар тус цус шалгарсан юм а. За уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Дархуул аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб, Дархны мэтгэлцээний нэгдсэн танхим хамтран зохион байгуулагчаар Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, Цэвсэг түвшний 301-р анги, Дархуул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төв тус цус ажиллаа.